За сайн байцгаана уу. За өнөөдрийн манай хүндэт зочноор та бүхэнд танилцуулахаар комедиан бизнес эрхлэгч Баяжрал хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэндэргий. За өдрийн мэндэргий. За тэгэхээр өнөөдөр манай подкаст авилга нийгэмдэх шударга усыг хэрхэн тогтоох вэ гэсэн асуудлаар ирнэ. Хүмүүсийг төшөө урж ирдэг. Тэгээ өнөөдөр бол бид та бүхэнд хамгийн сонирхолтой энэ залуу үеийн төлөөлөл тэгээ бас нийгмийн асуудлууд дээр комедиан бас хүмүүс зөв ухаарл эргэцүүлж бодох боломжийг олгодог эрхмийг авчирсан байна. Тэгэхээр би хамгийн түрүүнд ихний асуулт болохоор танд хэрвээ та авилгын асуудлаар юм уу авилгын талаар комеди хийвэл ямар панчлайнууд байж болох вэ? За жишээлбэл одоо толгойд орж ирж байгаа нь авилга аваагүй хүнийг ер нь хоёр ангилдаг. Эхнийх нь одоо авилга авах боломж нь олдоогүй. Хоёрт нь нэг бол баригдсан гэж хэлж байгаа. За энэгээр одоо зүгээр энгийн шудраг хөдөлмөрөөр явж байгаа хүмүүсийг ингээд харлуулж байгаа юм шиг магадгүй. Гэхдээ бид нэр хүндрэлтэн өөрсдөө нийгмийн асуудалд одоо тэ нийгмийн харилцаанд оролцох бүртээ өөрсдийн мэдлэгүүгээр авилгат одоо ингээд хамаарч идэг, тэ орж идэг. Авилгал өгөлцөж авалцж идэг байгаа. Жишээлбэл одоо бага насны дүүдээ миний дүү аяга угаач тэгвэл ахын чам чихэр өгье гэдэг чинь хүртэл авилгалын юу. Гол нь нэг бусдыг хохирож гинүү хохирохгүй байна уу гэдэг дээр л байна. Тэгэхээр авилгал гэхээр залуучууд маань ялангуяа ингээл айгуу том улс төрийн сэдв те бүр юм том хэдий их 80-аар хэдэн тэрбумаар нь л яригддаг асуудал гэж боддог боловч бид нэр өөрсдөө энэ зүйлүүдийг ирээдүйд гаргахгүй байхын тулд маш жижигхэн зүйлүүдээс өөрсдөө эхлэх хэрэгтэй. Жижигхэн одоо ингээд өөдлөхөл үүднээсээ гэдэг шиг одоо биеэцэд гэрээцэс гэдэг шиг маш жижигхэн үйлдэлүүд дээр бид нэр өөрсдөө маш шудраг байж дараа нь ингээд даамжрах ингээд том системээр энэ өөрчлөгдөнө гэж боддог. Тэг яг авилгын үндэс суурийг л одоо бүр багаас нь битгий тавиад байлгсан санаа шүү дээ. Багаас нь бүр битгий тавиад. Тэгээ ер нь бол тиймэрхүү зүйлийг багаас нь тавьчих юм бол ийм аргаар ингэж болдсон юм байна. Өөртөө давуу эрх авч болдсон юм байна те. Би энэ хүнд ингээл өгчих юм бол ингэчтэй юм байна шүү дээ. Ингэчээл та тэгвэл гэл. Энийг тэгвэл ингээл аргалчихэл та гэдэг. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллээ 11 дугаарт өгнө. Авилгатай тэмцэх газар. Залуу үеийнхэн ялангуяа шинэ үеийнхэн шинэ генерашн гэдэг их ярьдаг те. Энэ үеийнхэн маань ялангуяа нийгэмд одоо ирэх одоо жил их тусам гүйцэтгэх үүрэг нь бол улам нэмэгдэнэ. Ягаад тэгэхээр тэд маань сургуулаа зочлоо. Яг нас нь орж ирж те. Нас нь орж ирж. Шин сээр задарч. Тэгэхээр энэ шин сээрийн жишээ нь яг нийгэмд энэ таны одоо сайн хэлж байгаа соёл мэт болж байгаа энэ авилгын таслан зогсоох ер нь энэ авилга гэдэг ихний ээлжинд яаж тэд нар төсөөлж ойлгодог. Тэгэхээр бас яг тэр залуу үед авилгын хор нөл нь яг амьдрал дээр яаж мэдрэгдэж харагдаад байна. За би энэ подкастэнд одоо орохоос өмнө яг энд ирэхээс өмнө жоо судалсан. Тэгсэн чинь авилгал хээл авах гэдгийг би зүгээр яг нэг нь том ерөөхдөө хэлж байгаа, нэг нь зүгээр жижиг ингээд одоо деталь хэлж байгаа гэдгийг юусоо ойлгохгүйгээр авилгал нь яг юу юм, хээл авах нь юу юм, ерөөсөө л мөнгөн алисгүй бол ингээд эд материалаар ингэж яадаг гэж боддог байсан. Гэхдээ энэ бол дотроо маш олон төрөл байд юм байлээ. Манай үеийнхэн бол одоо харьцангуй шудраг болж байгаа гэж үзэж байгаа. Хин нэгэн таалагдах зүйлээ таалагдахыг нь хэлждэг. Таалагдахгүй шууд таалагдахгүйг нь хэлждэг. Өөр ингэсэн одоо тэр нэг үнэт зүйлээ бас хамгаалдаг тэр үе гарч ирж байгаа болоо гэж бодоод байгаа байхгүй. Миний дүү нэг ингэчиж ахын чам тэдэн дүүргийг та намайг юу гэж бодоод байгаа гэд. Урдаас нь баг энэ хэлэхгүйгээсээ хэлэх нь илүү олон болцсон гэж боддог те. Манай аав ээжнэр үед өвөө эмээгүй үед цаг үе хэцүү байлаа те. Одоо хамгийн хоолтойгоо ч гэдэм зах зээлийн үед бол яалтчгүй одоо хүн яг өөрийнх нь тэр нэг шудраг ёс зан мөн чанар нь ингээд байгаадаа боловч гэрт нь хүүхэд нь өсөд байхад бас хэцүү. Тэгэхээр энэ бол яалтчгүй цаг үеэрээ яаж байгаа. Тэгээ бидэнд одоо ийм гайхалтай нээлттэй ийм бүх зүйл нь бүрдсэн ийм цаг үе байхад чинь бид нар яагаад заавал тэр алдааг нь давтах хэрэгтэй гэж тийм ээ. Тэр бол зайлшгүй одоо амьд үлдэх тэр юу бол байсан байгаа тоххой. Тэн дээр бол зарим тал дээр бол яадаг. Гэхдээ хогирлын ялаа гэд тэрийг бол уучлаа шүү гэдэг. Тэгэхээр яг авилгын хор нөл болохоор яг одоо нэг авилгын үйлдэлээс одоо шууд энэ хүнд юм хохирол учрлаа гэж чинь хүмүүс хэлж одоо шууд харагддаггүй учраас авилга болохоор хүмүүс шууд хохирол учруулж байгаа гэж хүмүүс ойлгохгүй яваад байдаг. Яг тэгэхээр
өгж байгаа авж байгаа хоёр нь хоёулаа ажлаа амжилж байгаа шиг болоод байгаа байхгүй. Гэтэл цаана тэрэнд одоо огт оролцоогүй хэсэг хүмүүс төр очих нийгмийн үйлчлэгээнийх чанар хүртээмжинд модж जैन те нөгөө чинь магадгүй сургууль соёлын хүртээмжинд байхгүй болчих. Олон боломжууд нь хаагдж байгаа. Тэгэхээр ингэж харагддаг учраас хүмүүс нөгөө шууд хохирохгүй нэг юм асуудлуудаар ойлгох нь нэлээд төгөөмөл харагдаад байдаг те. Гэтэ тантай санал нэг байна. Залуучууд бол өөрийнхөө яг юу гэж байгаа, юу хүсэхгүй байгаа шууд илэрхийлдэг. Хууль бус юм дээр ч гэсэн зоригтой одоо хэлэх юм хэлдэг гэдэг ярьдаг те. Тэгэхээр нэг ялангуяа одоо залуучууд ер нь яг энэ шудраг нийгмийг бий болгоход ямар оролцоо манлайлалыг үзүүлбэл илүү зохистой юм байна. Ерөөсөө манлайлалыг бусдыг нэг амар өөрчлөх гэхээс илүү яг хүн хувь өөрөөсөө л гэж би боддог. Одоо бүх зүйлийг өөрөө шудраг үнээр хийж шудраг өрсөлдөөн тий. Тэгэхгүй ингээл зарим манай ингээд үеийнхэн нуруугаа авалцсан найзууд байдаг хөөхгүй. Яг ингээд шудраагаар ингээд мөнчрөөр яваад болохгүй хажууд зүгээр ингээд нэг хүн ингээд ирээл ингэчлээ гэл тий. Тэгэл би ингээд бодонгуудаа за тэгээ өгшөө тэгээд инглигээд чи тэр замыг ингээд сонгох хэрэг байхгүй. Тэгээ ер нь бол те хүн яг амархан замыг сонгох бол маш амархан. Ер нь бол ингээд амархныг нь биш зүвийг нь сонгоод явхад л ер нь урт хугацаанд ер нь гоё болдогдоо л гэж найзуудтайгаа ч гэсэн ер нь бол ярилцдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ч гэсэн одоо залуучууд маань энэ зүйлийг зөксөөхийг бол багаас нь л өөртөөсөө л эхлэх хэрэгтэй. Өөртөө чин шудраг байж иж бусдаас шудраг ёсыг бас хүсэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй тэгэл за нэг удаадаа болж гин. За хоёр дахь, за гурав дахь гээл дамжраал явдаг. Тэгээд эргэн тойрныхан тэгэл явдаг. Системээр сүрэх асуудал руу. Тий, тэгэхээр жижиг системийн суурь асуудал. Тэгэхээр бүр бүхий системийн суурь асуудал жижиг нэгжээс л эхэлж байгаа. Тэр нэгж юу вэ гэхэд бид нэр өөрсдөө л өөрсдөө хүн болгон өөрсдөө ястаа өөрсдөө. Тэгээ бидний дүүнер харж байгаа. Бидний хүүхдүүд харна. Тэгээ биднийг харж өссөн хүүхдүүдийн дахиад үр хүүхдүүд гарч ирнэ. Тэгэхээр яг энэ суурь тогтолцоо байгаад байна. Бид нар ингэж ярьдэн шүү дээ. Одоо заавал авилгатай холбохгүй ч гэсэн ингээл одоо бодох нэ би 10 жилийн өмнө жимд явдаг байж тээ. Хэрвээ одоо тасралтгүй явцсан бол би одоо ямар байх байсан юм бэ гэж бид заримдаа боддоо шүү дээ. Эсвэл би 10 жилийн өмнө тийм байсан байна. Хэл сурж исэн. Тэрийг би зүр зогсоог бол би одоо ямар төвшөнд байх вэ бид дандаа боддог. Тэнгүүт одоо та ингээд нэг нүдэ анаа төсөөлтэй. 10 жилийн дараа өөрийнхөө нэг зорьсон юм ингээд төсөөлөл бодъё зэ. Яг ингээд бодъё. Яг бодъё. Тэнгүүт яг тэрэнд хүрэх юм чинь нэгж эхлэл нь яг одоо цаг байгаа. Яг одооноос үржиж явахгүй л нөгөө нэг яг түрүүнийх шиг 10 жилийн дараа би яг 10 жилийн өмнө подкастын үеэр баяраг ярьж байгаад яг тийм бодож исэн. Тэгэхэд л хийцэн бол би одоо хүрэх байж таа гэж дахиад бодох. Яг тэрнтэй адилхан энэ систем гэдэг чинь өөрөө одоо л таслан зогсох хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг одоо л таслан зогсох хэрэгтэй. Таны нэг үйлдэл чинь цаанаа маш олон уршигтай гэдгийг сая хэллээ те. Олон газруудаар хүмүүсийн алдагдсан боломжийн зардал гэдэг зүйлийг хинч нөхөж баршгүй. Тэрийг одоо яаж нөх уучлаарай гэх юм юу гэх юм те. Очиод одоо тэр айлын одоо махыг хөшгөлж гэх юм яах юм. Яг уучлаарай те. Бодомжууд чимнээс уучлах гэж байна. Уучлаарай би ингээд өөрөө чи ингээд айгууд шудраг хөдөлмөр гадаад явчихсан чи би ингээд аавынхаа танил талаар ингээд яриулж байгаад ингээд гадагшаага явцсан юм аа уучлаарай те. Тэгээ би ингээд надад диплом хэрэгтэй байсан. Тэгээ чамч бас хэрэгтэй байсан. Гэтэ би ойлгож байна уучлаарай гэх юм уу юу. Гэтэ би явцсан гэдэг. Гэтэ би явцсан тийм. Гэтэ би чадж штэ гэх юм юу гэх юм. Тийм. Гэтэ хүн болго өөрийнхөө амьдралыг одоо өөрийнхөө төлөө амьдрдаг ч гэсэн бас нөгөө нэг чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй. Тэгээл тэнгүүд яг хүний эрхийн асуудал нөгөө нэгэнд хүртээмжтэй байдал те тэр мэр яригадад эхэлж байгаа. Тэгэхээр энэ авилгал гэдэг бол ерөнхийдөө бүхий л салбарт бүхий л сэдвээр яригдж идэг нэг хүний нэг балиар шонол те эрх ашиг хүний яж идэл шонол гэдэг чинь өөрөө барагдахгүй юм да. Нэг зүйл хүрчингүүдэд дахиад тэрнээс нь илүү ингээ хүсч идэг те. Тэгэхээр энийг бол бид нэр өстө системээрээ л ой тоондоо бүр өстө жигшчиж л үндснэрээ жигшчиж аль эсвэл манай улс чи айгуу тийм шүтлэгтэй ард түмэн хин нэгэнд одоо тий шударгаар биш одоо ингээд юу гэдэг чинь ингээд давуу байдлаар ингээд мөнгө зөнгө өгөөд яах юм бол мол тэгээ тий одоо чи 9 үеэрээ хухаа усан амьдрнаа гэдэг чинь шашин машинтайгаа холбоо тий одоо овоон дээр одоо шил тавих юм бол тий энэ нь ингээд яасан хийсэн орлогын үе таагдаж яасан хийсэн ингэнэ гэх тий нэгдүгээр игнэд машина тавиад үлдээх аваас олон хүнийг уурлуулж тий буйны үүд нь яадаг ч тиймэрхүү байдлаар ингээд гоё бас үндснийхээ онцлог монцлог хийх тий ямар генерашн руу яаж ирэх үү гэдэг бас ямар л тий энэ дээр яг маркетингийн юм дээр бас ингэж хэлдэг тий нутагшуулна гэж ярьдаг
Яг тухайн генерашнтэйгээ ингээд ойртуулад ингээд. Яг хоо таны нэг саний хэлж байгаа дэр бас онлайн тийм хандлага хүн бол өөрөө тийм ерөнхийдөө ашиг сонирхолтой тэгээд тийм илүү амар хэлбэрээр аргыг хайдаг учраас тэднэрт боломж сэтлийг нь олохгүй байх хэрэгтэй гэсэн юм онлоод бас байдаг л да. Тийм учраас хүн яг одоо л өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлт хийж байгаа бол одоо л өөрчлөх хэрэгтэй. Тэр бол яг одоо манай энэ генерашн мөн гэж хэлж байна те. Хоёрдугаарт нь яг өөрөөсөө эхлэе. Та хүн болгол өөрөө шударгаачих юм бол энэ асуудал болохгүй шүү дээ. Системийг доголдуулахгүй шүү дээ гэсэн санаагаас их онцлог харагдлаа. Тэгээд таныг бас хүмүүс комедианээс гадна та бизнес эрхлэгч юм байгаа те. Тэгэхээр яг бизнес эрхэлж байгаа энэ цэнжи үеийн залуучуудын хувьд яг бизнес эрхлэх явахад манай төвхтөө яг энэ авилгын шинжтэй юм хүн сурталч хэрэгэл юун дээр илүү их мэдрэгддэг юм бэ? За өстө нэр хүнд суртал юу гэд маш нөгөө нэг юм төрийн байгууллага одоо шүүмжлэмжтэй хайшин. Яг гоо гэхдээ тэрийг нэг хүн өөрөө мэдчихэж гэсэн тэгээд өөрчлөлийгээ шууд өөрчилж чаддаг тийм ээ. Яалтчгүй тэр систем нь өөрөө тийм байгаа. Магадгүй энэ зарим зориуд байх гэж боддог. Хэрвээ тэр олон чирэгдэл байхгүй болчвол маш олон аюул бас гарч иж магадгүй гэж би ойлгоод байдаг. Тэр олон чирэгдлийн ачаар маш олон зүйлүүдийг бас олж нээдэг, маш олон зүйлүүдээс сэргийлдэг гэж би бас боддог байхгүй тий. Тэгэхгүй бол одоо шууд ингээл баба гэл юм agile системтэй төрийн байгууллага ажилтдаг бол одоо бүх хүссэн дураараа дөргөн штэ. Гэхдээ хэцүү зүйл гэхээсээ илүү манай Монгол улсад одоо энэ асуудал маш олон байгаа учраас би нэг маш олон боломж гэж хардаг. Манай үеийн генерашны онцлог ерөөсөө тэр эмо нь хит эмо бүр эерэг нь бүр хит эерэг. Яг ийм алтан дундаж гэж бараг байхгүй дээ. Тэгэхээр би бол нэг ийм хит эерэг хүн байгаад байгаа. Зарим хүмүүс бол бүр хитрхи шүүмжлэх байх те. Улс орноос явъя ингэж ин тэгжинстэй болохгүй бүтэхгүй байна гэдэргээ те. Нэг харчих юм бол тэрэндээ маш үнэнч ихгүй. Би бол одоо эндээ бол эрэг тал дээр бол маш үнэнч. Энэ сайхан орондоо төрсөндөө өргөлж бахархдаг. Тэгээ энийг өндөр хөгжилтэй орнууд ерөөсөл бас л яг энэ замыг туулж ирсэн. Бүгд л авилгал хэл ахуултай байсан үе байгаа. Бүгд л зам харгуу төгжрөл мөжл. Гэтэ манай энэ улс орны төгжрөл гэдэг бол тийм том асуудал биш байхгүй. Биднэрт бол энэндээ тойроод гарах маш олон арга зам байгаа. Бид нэр алхаж болж байна. Бид нэр зөндөө олон зүйлүүдийг хийж болж байна. Гэтэ тэгэл хүний эрхийн талаар ярих хэрэгтэй. Бид нэр өөрсдийнхөө мөнгөөр авцсан юм. Яах талаар ингэх хэрэгтэй юм байна тий. Гэтэ бид нар төсөөлөе. Бид нар дайнд ажинтай оронд байсан бол яг. Тэ иргэний дайнтай оронд байсан бол бид нар байнгын бөмбөгдүүлдэг эсвэл хөрштөөгөө байнгын сөргөзөөлтөн тий. Хайсгуул бид нар цунами хар салхи эсвэл өвчин зовлон мовлон гардаг те эсвэл иргэний дайн арьс өнгөөр ялгарлах үзэл möz эсвэл бид нар ингээд муслимуудын хижааб бид нар зүг явдаг гэсэн бол яана те энэ олон асуудлууд ээжүүд бид нар их чөлөөтэй хэрэлдээ сошиалар нэгнийгээ доромжлоод би өөртөө ерхий сайдаа ярьлаа шүү дээ те энэ бол өөрөө асар том эрх чөлөө байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрх чөлөөн дээр бид нар сайхан юмны тэр зовлон жижигхэн тэр нэг одоо Америкийн тэр нэг харуудын буудалцаан болдог хотын хажууд бол энэ скутер зам дээр ингэж хөндлөсүүлээд тавьж маяг оркороо дуудуулах гэдэг бол жижигхэн асуудал байгаа байхгүй. Жижигхэн асуудал бүр юу ч. Тэгэхээр бид нар өөрсдөө л энийг ухамсарын асуудал байгаа. Тэрийг зүгээр хажууд тишээ тавиал ингээ яг түрүүний ярьдаг шиг нэгж сэтгэлгээ буюу бид нар жижигхэн деталуудаас нь өөрчлөө явчих юм бол энэ бол бараг дэлхийн хамгийн ажралын индексээр номер 1-т байх боломжтой болсоо байгаа. Одоо тэгвэл саний шантраад ийшээ явдаг ч юм уу гэдээ бууж өгж байгаа хүмүүст хандаад бидний нийгмийг өөрчилж чадна гэдэг талаар ганцхан юу хэлээч. Нэг тэр хүмүүст хандаад бид нар ч одоо Вьетнамаас Унгар, Энэтхэгээс Сибирь, Солонгосоос Балканы хүртэл өргөн удам газруудыг эзэлжсэн гайхалтай потенциалтай юм Чингис хааны хүннүүгийн те ийм гайхалтай ард түмэн бид нар нүүдэлж ухсаатай ямар ч зүйл дээр очиод ямар ч ган гачиг, ямар ч үер ус, ямар ч уул хад хаанч очисон бид нар бүх хүнтэйгээ эвстэй найрсаг, ямар ч зочдуудыг эвтэй найртай ухтаж авдаг, хаанч бид нар өөрсдийн эзэмшлээ тогтоож чаддаг. Тийм гайхалтай ард түмэн бид нар тэгээ тийм потенциал байгаад байгаа байхгүй. Оюуны өндөр чадамжтай, биеийн бүрэн бүтэн потенциалтай тий бүх зүйл дээр бид нар манлайлах боломжтой гэдгийг Монголц 3x3 дэлхийн циркийн түүх бүх зүйл дээр бид нэг нотлоо харуулчлаа. Бид нар харин ингээд гадаадын ч юм уу ямар нэгэн бодлогоор ингээд монголчууд ингээд ингэдэг тэгдэг ийм багийн спорт дээрээс явахгүй нэг чинь монгол хүний ийм зан чанар тийм зүйлүүд дээр бид нэр дээр фокуслаа тэрэн дээр бид нар шантраад нуруугаа аваалаад байх шаардлага байхгүй. Энэ бол ерөөсөө л биднийг тийм зүйл дээр анхаарах ёстой гэсэн болохоос бидний нүдний галцог залуу хүний хүсэл эрмэлзлийг унтраах гэсэн тэр зүйлүүд ерөөсөө бишээ. Тэрийг бид нэр зөвөр харж засах ёстой зүйл дээр засъя. Зарим нэгэн зүйл дээр мэдээж хувь хүний онцлог өөр учраас хүлэн зөвшөөрөхгүй магадгүй тэрнтэйгээ тасан зохицоо цаахаа их орондоо амьдраач, их орныхоо хөгжил цэцгэлд төв нэмрээ оруулаач те. Гой ингээд залуучууд нь эрдэмтэй боловсралтай залуучууд нь бүх их орноосоо цухтаагаад яваад тахарч энэ улсад одоо хэн үлдэх юм бэ те. Яг нөгөө нэг ярддаг улс чинь байгаа даа. Бид нар тэгээ өөрсдөө л энэ нийгмийг сайхан цогцлоо
татвар матурын асуудал өндөр байна гэдэг, татварын дарамт өндөр байна гэдэг бүр бидний Францтэйсэн бол яах юм, татварынхаа 50% шууд явуулна шүү дээ, тий. Тэгээд тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бас хэцүү. Үнэхээр муулаад амьдраад идэг хүмүүсийг бас ойлгодог. Тэгээд одоо яг яах гээд байгаа вэ, тий. Одоо тэгээ яг яах юм, тэгээд одоо өөрийнхөө амьдарч байгаа газар нутгийг одоо тий гоё өөрөө л орчноч нь өөрөө л хорооноос хог сэвэрлүүл одоо ингээд хог ирээ цэвэрлэхгүй нэ гэдэг шиг бид нар тийм арчаагүй ажиллахгүй. Тэгээ сайхан бүгд сайхан хөдөлмөрч шудраг энэ нийгмийг зохицуулахын тулд өөртөө амьдралыг сайхан болгохын тулд бас бусдын амьдралыг хошууд өрөхгүй тэгсэн байхад л ер нь л сайхан болно доо л гэж байна. Монгол хүмүүсийн зан чанар бол энэ худлаа ярьдаг, хуурдаг юм зан чанар биш, мөн чанар биш юм байна. Илүү зөрөгтэй, ахвалчтай, саний хэлж байгаа сайхан зан чанарууд бол Монгол хүмүүст л агуулт юм байна. Энэ бол төр зүрийн зовлон байна гэдгийг бол та сайн онцолж хэллээ гэж ойлголоо тийм ээ. Монголчууд хизээч дайн байлдааны үед л одоо тэр хуурах тактик ашиглаж ирсэн тийм. Чингис хаан 8-тай байлдахад одоо цэргээр илт баг байсан ч гэсэн нэг цэрэг 5-аас 10 түүдийг асааж иж Монголын цэргийн хуаран бүр ингээд үе төмөн тэнгэр цэцэгцэн од шиг олоо харагдаж 8-ны цэргүүдийг сэтгэл зүгээр нь бүр хяа цохиж одоо тий Таян хааныг тэндээс одоо таягдан унгасан шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан бид нар яг зөв зүйл дээр энэ буруу сэргэлэн гэдэг зүйлийг ашиглах хэрэгтэй байгаа. Тэрнээс биш монголчууд хизээч хин нэгэн дээр очиод чи хаандаа хор өгч чамд би ийм эрх мэдэл амлаж гин гэдэг зүйлийг хизээч зөвшөөрдөг гэсэн. Санаж байгаа бол Жадран жамуухыг одоо Чингис хаанд яг албатнууд нь те барьж ирээд за хаантаа одоо айгүй бол энэ Чингис хаан чинь ингээд хамгийн том дайсныг бариад очиход энэ хүмүүс надад биднэрт айгүй гоё эрх мэдэл одоо те юу юм уу элбэг хангалуун өгөх бах хааны ч гэсэн хамгийн том ингээд айдсыг бид ингээд бариад өгчүүд яах вэ гэсэн чи эсрэгээрээ Чингис хаан те хаан эзэндээ үнэн чагуугаа албатнуудаар би яах ингээд тэр эдийг бүгдийг шууд цаадалсан. Харин Жадран жамуухтай яалтчгүй байсан учраас би чамайг анд нөхдийн журмаар одоо тэгээд цус гаргалгүй нөхчөө игээд яг тэгж яасан байдаг. Тэгэхээр энэ бол бидний өвгдөөс ирсэн тэр нэг одоо ондоошлол гэж яриад байгаа тийм. Яг энэ ондоошлол Монгол хүний энэ сайхан зан чанарыг та бүхэн битгий ингэж өөртөө тийшээ болгооч. Энэ бол бидний identity байгаад байгаа хөөх. Ондоошлол монголч ерөөсөө л шудраг, ерөөсөө л гоё найрсаг хинтээ ч ядгүй тэгэл одоо бүх зүйлийг гоё хүлээн зөвшөөрдөг. Чингис хаан ингээл эзэлсэн газар нутагтай хүртэл очингуудаа бүх шашныг хүлээн зөвшөөрдөг байсантай адилхан тийм. Яг ерөөсөө л тийм байгаа. Тэгэхээр сайхан шудраг бай цаая манайха монгол хүн юм бол гэдэг. Энд монгол хүн байна уу гэдэг. Энд монгол хүн байна. Яг над санаа чинь бас хууль бол хууль юм. Ёс бол ёс юм байна. Ёс бол ёс тийм. Их засаг хууль гэдэг л тийм байна. Ихэл бидний дэлхийн түүхтэр бол тэгэл их л тийм одоо хүчрхийлэгч ингээл уулган эзлэгч тэргээл те тэгдэг байсан яг начир дээр ийм л байгаа. Бизнес хэрэгцээс гадна та бас багш хүн. За би таны нэг ярьжсаныг сонсч ирсэн юм байна. За монголчууд нэг ялангуяа эцэгчүүд нас нурсан хүмүүс энэ хүүхдийнхээ хажууд улс орныхоо талаар муу мухай битгий ярьж бас муу мухай ёс зүйн үйлдэл талаар битгий ярьж хүүхдүүдэд одоо тэнд тасгаач гэсэн нэг зүйл ярьж ирсэн тийм. Тэр талаар санаагаа илүү тодруулж өгөөш. Хүмүүст илүү сонирхолтой бас хэрэгтэй гэж магадгүй бодод. Ингэж боддیں۔ Би бол эх орондоо маш хайртай хүн. Гэтэ тэгэж үндэсрэг үзлээ гэж элдэ баалаа юм солиорж явахгүй гэдэг байхгүй тийм. Тэгж бас нэг хим хэмжээндээ бас норматив байх хэрэгтэй гэж боддог. Гэтэ манай эцэг эхчүүд ялангуяа манай generation Z-үүд манай одоо эцэг эхчүүд болж байна. Хүүхдүүд нь одоо эхнээсээ сургууль цэцэрлэгт ороод сургууль соёлд ороод ингэ явж юм ойлгох насанд ирсэн байна. Тэр хүмүүсийн хажууд эх орныхаа талаар бити муу мухай яриач л гэж би үзтээ. Энэ улс орон болохгүй байна. Стэнэр энэ навшин улсаас яваад үгүй. Энэ стэнэр ингэж ин тэгж ин. Тэр хүүхэд чинь багаасаа тийм юм сонсож өсгөрч эх орноо жигшин штэ. Эх орондоо амьдрахыг хүсэхгүй. Би одоо ямар улс төрсөн юм бэ? Би яагаад намайг аав ээж юм ус төрүүлч вэ? Яагаад энэ аав ээж ийм хүүхэд болчихоо гэж бодох болохоос биш эх орноор ерөөсө бахархахгүй байдаг. Тийм учраас тэр хүмүүс чинь тэгэл ирээдүйд эх орноо өөрчлөе гэхүү аль эсвэл явъя гэхүү гэдэг дээр та бүхэн маань бодоорой. Харин ч зэрэгээр бид нар ийм гоё ард түмэн шүү. Бид нар ингэдэг тэгдэг ийм онцлогтой. Одоо энэ жоох ингэж байгаа чинь энэ ирээдүйд миний хүү ингэн тэгэн те. Энэ зам нь одоо баригдчихин тэгэхгүй ингээл. Тоостой шороотой бла бла. Тэр барилга баригдахгүй жоох боломж байсан бохоо. Баригдсныхан дараа бүгдээрээ л манай улс их орон сайхан барилга баригдчихин даа гэж одоо ярихаас биш өнгө үзэмж нэмэн штэ тий. Хэрэг чи мэдээж тэн дотор маш олон бизнес эрхлэгч нар олон айл өрхүүдийг тийчих офис байгуулагдсан. Тэгээд тэр болгоныг бид нар сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр гол нь бүтээн байгуулалт ихтэй дундаас нь гусахгүй байгаа ч тий. Гусахгүй байгаа ч тий гэдэг асуулт. Тэгвэл ингээл шат амжиг тусандаа бам гэж ирсээр байгаа л доор нь түй гэж байгаа юм шиг нэг юм
юм ярьдаг тийм битээ байгаа ч. Тэгэхээр бид нар бас юмд бас наантай цаантай хандах хэрэгтэй. Юм болгоно л одоо тэр хавилгал хэл ахуултай холбоотой байгаа гэдэггүй. Цаанаас үнэхээр зарим нь төсөв багтай байдаг юм шиг байна лээ гэдэг төрийн алдмаар. Шудраг хүмүүс нас илүү олон гэсэн. Шудраг нь илүү олон гэж би итгэдэг. Зориг агсны хэлдэг шиг те Монгол хүний саруулах хонд итгэдэг гэдэг шиг одоо би ч бас итгэдэг. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэлээ 1110 дугаард өгнө үү? Авилгатай тэмцэх газар. За тэгээд бидний ярилцах цаг маань нэлээд төгсчих шиг боллоо. Тэгээд төгсгөлд нь танд хэлж хэмжээгүй үеихэндээ эсвэл бусд үеихэндээ ч хамаагүй те. Улс орнд шудраг зөв байдлыг одоо зохицлоо гэдэг талаар уриалгах зүйл байна. За тэгээд амар том зүйл яриад яг угаасаа бүх зүйлийн эхлэл бид нар л өөрсдөө зөв байж чадах юм бол цаашаа бүх зүйл зөв байна баг насны хүмүүс ч гэсэн тийм ээ. Ер нь ямар нэгэн байдлаар бусдыг хохироосон өөртөө ашиг хонжоо хайсан тэр нэг хууль бус шудраг биш зүйлүүдийг чигсэцгээе. Ер нь тэр чинь шудраг биш зүйл гэдэг чинь ер нь холчгорл гэсэн үг байгаа даа. Яг чин зоригтой чадвартай хүн бол шууд үзэлцээл гардаг. Ямар нэгэн зүйлд үзэлцээл гардаг тийм. Кино мөн дээр харж байгаа бол тэгэл одоо бокс бол одоо энэ дотор чулуу молоо хийцэн. Тэрүүгээр зөвөрлж хэлэх юм бол ерөөсөө холчгор хүмүүс л амар хэлбэр замыг сонгодог шүү л гэж хэлмээр байна да. Тэгээ бүгдээр нь амжилт хүсье. За баярлалаа. Өнөөдөр урилга хүлээж авч ирсэн танд баярлалаа. Бас таны ярилцлагаас энэ залуу үе бос үеийн ч гэсэн Монголын иргэн болгон юм урам зориг авсан бахаа гэдэгт итгэлтэй. Ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд хүр хүндээ хүрээсэй гэж найдаж байна. За баярлалаа.